Энэ 7 хоногийн Үзмээгийн ТОЙМ эхэллээ. Улсын хурлын ээлжид бус чуулга эхэлсэндээ зэрэгцээд улс төрчид энэ тэнд мэдээлэл хийж эхэллээ. Гишүүн Аяр сайхан би Швейцар улсаас баяр зүгтээ хэд хэдэн офшор данстай холбоотой мэдээлэл авч ирсэн хэмээн мэдээлэл хийлээ. Швейцар холбооны улсын дээд шүүхээс улмаар энэ баяр зүгтээ эзэмшлийн дансуудыг зарцаасан. Тэгээд энэ бүх мэдээлэл үндсэн дээр Монголын талд хүлээлгэж өгөх зүйтэй юм байна гэд хүлээлгэж өгөөд энэ одоо материалуудыг өнөө өглөөний онгоцоороос Монгол улсад авчирсан байгаа. Яг одоо гадаад хэргийн яамаар дамжиж авилгатай тэмцэх газарт яаралтай шугамаар хүргэгдэж байгаа. Харин хариуд нь гишүүн асан баяр зүгт угаасаа авилгатай тэмцэх газарт байсан мэдээллийг Аяр сайхан гишүүн давтаа авчирсан гэж мэдээлэл хийсэн байна. Энэ материалуудыг би өмнө нь 2 удаа гаргаж өгсөн байхгүй. Нэгдүгээрт нь бол гаргаж өгсөн материал Аяр сайхан гишүүний авчирсан материал 2 ижлэх юм уу? Ижлэх юм байхгүй. Тэгэхээр үсгээр ижлэх юм уу те? Тий, одоо нэг материал юм чинь. Тэгэхээр ингээ баталгаажаад энэ хэрэг бол одоо маш хурдан хаагдах байх. Би бол энд маш их баяртай байгаа. Яг гэвэл 2017 онд би өөрийнхөө банкны шугамар авсан материалуудаа бүгдийг авилгалтай тэмцэх газар өгчихсөн. Мөн хууль зүйн сайд нэмдэрч мэдээлэл хийж Эрдэнэтийн 49%-ийг худалдаа хөгжлийн банк лувирдаж авсан хэмээн хэлэнгээ зоргийг алсан хэрэгээр яллагдаад буй Содом даржаа чимгээ нарын ар гэрийнхнээс уучлалгуулаа. Энэ түүний анхны уучлалт гуйж байгаа тохиолдол гин. Би тэр Содом даржаагийн ар гэрийнхнээс тэр чимгээгийн ар гэрийнхнээс Монгол улсын хууль зүйн дутаад хэргийн сайдын хувьд би уучлалт гуйж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй хүн шүү. Одоо бол гуйж. Экс ерөнхийлөгч элбэгдэрч уран зураг хулгайлсан байж болзошгүй гэсэн мэдээллийг цензургүй багийнхан дэлгэжээ. Экс ерөнхийлөгч хариуд нь би зураг цуглуулдаг хүн болохоос хулгайч биш гэж жиргсэн байна. Хотын төвд буюу хотын захиргааны баринд гал гарсныг гал зөнөгчөд унтраалаа. Галын улмаас ностой хохирол учраагүй гэж нийслэлийн зүгээс мэдээлжээ. Шинээр байгуулагдаад буй комеди лабын залуус нүцгэн зураг оруулсан сошиал орчинд трендлоод байна. Нийгэмд ёсгор түнгүй мессеж түгээсэн соёлгүй заван залуус хэмээн зарим иргэд эднийг үзэж байгаа л харин зарим нь угаасаа камертоноос ахуулаад бүгд л нүцгэн зурагтай штэ байх л асуудал хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Рэпер Жи улсыг дэлгүүрийн өмнө пүрүүс машинтай шүргэлцсэн байна. Зарим хүмүүс пүрүүс хортой жолоочийг буруутай гэж үзэл бодлоо хэлээд байгаа ч яг хэм буруутайг гагцхүү цагдаа тогтоох үзье. Дуучин нараа хүүгээ эцэгтэй нуулзуулах гэж офс дээр нь очиод ам мориж, гар зүрлэх төхөж, ажлын байраас нь хөөгдөжээ. Энэ үйл явцыг нараа өөрөө лайв хийж сошиал цацсан олонний анхаарлыг татаад байна. Чи ишгүй бол гараад ирсэн. Би энэ Global Worldwide гэх компани дээр ирсэн байна. Ямар инээдтэй юм бэ? Хүүхдээ аавтай нуулзуулах гэсэн чи ямар инээстэй юм бэ? Хувц хонор ураад юм бэ? Гар. Чи үгүй надад битээ хүрээд. За. Тэр хараа манай багтахгүй. Би хүүхдийнхээ хувц хонорыг авах гэж байна. Йоо энэ хараа манай хүүхдийн чинийхэн дүү гэвчтэй. Чи хайртай жолон заяа. Би хүүхдийнхээ юмыг аая. Дуучин Эйкүл хөтлөгч ганцлагнаар маргалдаж хоорондоо гар зүрлэхэд өгчээ. Энэ талаар дуучин Эйкүл өөрийн фэйсбүүкээрээ мэдээлэл хийжээ. За энэ процесс бол 8 сарын 20-ны өдөр буюу 2018 оны 8 сарын 20-ны өдөр миний хүү гэгээ нарын төрсөн өдөр болсон юм үйл явдлаа. За би хүүгийнхэн төрсөн өдрийг өдөр нь тэмдэглээд би орой 8 цаг 30 минутаас одоо Улаанбаатарын төвд байдаг энэ Шангрила цогцлбарын нэг давхарт хурмын арга хэмжээнд дуулах хэрэгтэй байсан. За би яг цагийн хуваарийн дагуу би хүүхдтэйгээ цуг төрсөн өдрөөс нь цуг явж исэн учраас бид хоёр цуг очсон. Тэгээд тэр арга хэмжээнд би очиж дуулахаар очсон. За тэгээд зохион байгуулсан улсууд би хэлсэн. За одоо би цагтаа ирсэн учраас би цагтаа гарах хэрэгтэй. Дараа нь би бас арга хэмжээтэй байна гэж би хэлсэн. За энэ зохион байгуулагч нарыг хүлээж авч ойлгосон. А нэг хүн бол ойлгоогүй. Тэр хүн бол тэр хөтлөгч Анууш гэдэг хүн бол
намайг миний хүүгийн хажууд, миний хүүгийн төрсөн өдөр намайг элдв дээр доромжилсан. Дараа 7 хоногийн цаг агаар явд хаврын өрөөрч бас нэг жигдэр хяманда байгаа баха.